За сайн байцгаана уу. Scout блогийн ээлж дугаар олон улсын хүүхдийн найрамдал зөвлөлт болж байгаа бүлгийн удирдагч бэлтгэх анхан шатны үндсэн сургалт 134-ийг блогонд оруулахар шийдлээ. Сургалтын маань оролцогчид төрүүлээд явцсан байгаа. Би одоо араас нь явж байна. Бүгдээрээ надтай хамт байгаарай. За ингээд найрамдалд ирлээ. Одоо ингээд багш нарын сургалт тэндээс маань олон баяр багш гарч ирж байна. За сургалт сайхан болж байна уу? Сайхан эхэлж. Оо. 2-3 бараа ясалж. Капи муу За ингээд багш нарын сургалт орж байна. Манай оргил сайхан багш маань багшны сургалтыг хайцсан багш байна. Утгад дэлгэрэнгүй бичнэ. За дөлөө багш сургалт сайхан болж байна. Сайхан болж. Яг юу сайхан байна? Бүлэггүй байх сайхан. Гэстас энэ манай сургалтын хүчний өнгө. Манай сургалтын хүчний өнгөийг авах. Танай хүчний өнгө яг юуг бэлэгдэж байгаа? Энэ болохоор одоо манай скаутын Монголын скаутын үндсэн өнгө байгаа. Тэгээд энэ улаан өнгө нь болохоор манай энэ сургалтын бас үндсэн өнгөний нэг үчиг зөв өгөө шүү дээ. За тэгээ ардаа юм. Тэгээ энэ сургалтын үндсэн өнгө нь улаан өнгө байна шүү. Ямар ч хөх биш багт. За ингээд 134 сургалтын нээлтийн үйл ажиллагаа бэлэн болсон байна. Одоо удахгүй хэдхэн үеийн дараа нээлт эхэлнэ. Сургалтын дарамт мэдээлэл өдөр өдөртөж сургалтын анхан шатны үндсэн сургалт 134 сургалтанд ирээдүйн үеийн мэдээлэл өгсөн бүхий дарамт оролцсон. Сонирхолтой байгаа мэдээлэл 134 төгрөгийн бүлгийн өдөртөж бэлтгэх анхан шатны үндсэн сургалтад оргил бүлгийн 42 скаут бэлтгэж авсан. Мэдээлэл өгсөн бүлгийн өдөртөж багш ухтарч. Үйлчлэгээр хэлсэн 134 удаагийн бүлгийн өдөртөж бэлтгэх анхан шатны үндсэн сургалтад нийт 102 оролцогч хөрөнгөсөн мэдээлэл өгсөн сургалтын дараа болсон. Багт нийт сургалтанд оролцогч хүүхдүүд багш маань бүгд бүрэмжлсэн байна. Өнөөдрийн манай нээлтийн үйл арга хэмжээнд манай Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал дөрвөн модон тэмдэгт бэлгүүн багш маань үлдсэн байна. За ингээд бүгд сургалтын нээж өгөх бэлгүүн багштай санал шийдэж байна. За бүгдээрээ сайн бацгаана уу. За бичсэн баярлалаа. За та бүхэн маань маш хол газраас зарим их олон даваагүй гарч ирсэн байна. Бүх шимжигөө яваад зарим өчигдөр орой бүгд ирээд сургалтаа ингэ зориод бүгдээрээ ирцгээсэн. Тэгээд багш та бүхэнд нэг л зүйлийг захив. Та бүхэн 5 хоног та бүхнийг энэ сургалтанд явуулах та нарын аав ээж гэрэл хүчин маш их хөдөлмөрлж маш их хичээл зүтгэл гаргаж та нарыг нэрүүлсэн. Тэр учраас энэ 5 хоногийг бүгдээрээ үр дүнтэй өнгөрөх ёстой. 5 хоногт өдөр болсон нэг шинэ зүйлийг хамгийн бага бодлого сурах ёстой. 5 хоногийн дараа багш нараас асуув юу сурсан бэ гэвэл та нар хамгийн багадаа 5 зүйлийг сурсан байх ёстой шүү. Ойлгосноо? Скаутууд тэгээд скаутынхаа амдгаа хууль зарчмын дагуу 5 хоногт бие биендээ хүндлэлтэй хүнд хэцүү зүйл тулгаруул скаут хүн шиг даван туулж төсвөр хатуучтай байж
Бүгдээрээ энэ сургалтын дараа жинхэнэ скаутууд болох ёстой шүү. Ойлгосноо? За сайн байна. Та нар ер нь бол скаут болоод эхэлсэн байна. За ингээд 134 дахь өглөө өдөртөгчийн сургалтын нээлтийн үйл ажиллагаа Монголын скаутын холбооны сүлдүүд болон бэлтгэх сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүсье. Сайн бүгд ирсэн багштай маш баярлалаа. Бидний сургалтыг нээж маш гоё хэллээ. Та бүхэн тэгээд 5 өдөрт 5 чадварт суралцаад гэдэгтэй хараарай гэж би та бүхнээс хүсэж байна. За ингээд бидний энийг бас та бүхэн нийт сургалтын багаас танилцуулах хэрэгтэй байна. За ингээд миний бие бол Улаанбаяр. За энэ хөө сургалтыг асууж ажиллаж байгаа. За тэгээд та бүхэн намайг уугийн огшоо гэж дуудаж болно. За ингээд ирээдүйн багшийн ирээдүйн бүлгийн 2 багшаагаа танилцуулъя. За ирээдүйн бүлгийг хариуцж ажиллаж байгаа Баянгол дүүргийн скаутын холбооны дарга 4 модон тэмдэгт скаут мастер Оргил сайхан багш манай. За мөн Цонхны хайрхан дүүргийн скаутын холбооны дарга 3 модон тэмдэгт Игтэй багш манай. Скаут. Дараагийн бүлэг Ундраа бүлэг. За Ундраа бүлгийн багшаа манай сургалтын багт ажиллаж байгаа Сүхбаатар аймгийн скаутын холбооны скаут мастер 3 модон тэмдэгт Дагийн багш манай. Мөн Багнууд дүүргийн скаутын холбооны скаут мастер 3 модон тэмдэгт Оргил багш манай. За ингээд Оргил бүлгийн багшаа ажиллаж байгаа. Самар бүлгийн багшаа ажиллаж байгаа. За мөн Монголын скаутын үндэсний төвийн штабын ажилтан. За скаутын салбарын дарга 2 модон тэмдэгт скаут мастер Тэмүж багш манай. Тэмүж багшийн хамтдаа Самар бүлгийг хариуцж байгаа болохоор Дорн дайргийн скаутын холбооны дарга 3 модон тэмдэгт скаут мастер Зориг багш байна. За ингээд Оргил бүлгийн багшаа танилцуулъя. Монголын скаутын холбооны хөтөлбөрийн дарга 2 модон тэмдэгт скаут мастер Мөнхтөр багш байна. За манай хамгийн бэлэн хаттай мичид бүлгийн 2 багшаа танилцуулъя. За Монголын скаутын холбооны рөөр бүлгийн өдөртөгч багш Амин багш байна. Дараагийн багш маань Монголын скаутын холбооны рөөр бүлгийн өдөртөгч багш Бүрдэр багш байна. За мөн энэ төгөөд бичлэг хийж байгаа юм бодвол бас манай сургалтын багийн гишүүн байгаа. Монголын скаутын холбооны орон нутгийн хариуцсан дарга төвчөөний гишүүн 3 модон тэмдэгт скаут мастер Дөлгөө багш байна. За тэгээд мөн бид бүгдтэй хамт энэхүү 5 өдөр өнгөрөхөөр манай Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал Бэлгүн багш маань байна. За энэ ажлаа маань энэхүү үрээд өндөрлөж байна. Хоолны цагч болсон байна. За бүгдээрээ явахаасаа өмнө дахиад нэг нэр өрөө хэлчихье. За одоо мичид бүлгээс эхэллээ. Хамгийн бацнууд маань.
За яг өрхий бусдын сонсыг нийгэмдээ жоо хүндэтгэл хандаж байна. За дахиад нэг. Магаш машинаар хэлдэг юм шиг. За гарыг бүлгөр. Ондра. Мэдээж манай сургуульд хүүхдүүдтэй адилхан энд 5 хоног биднэртэй суралцахаар ирсэн багш нарын бүлгийн нэр өрөөг сонсцгоо. За анхаар за яг одоо тань команд өгч болохгүй учраас уучлаарай. За мичид бүлэг шууд тоолно. За мичдийн чигсаалаараа яваа шүү. Хоёр багш бүлгээ дагуулаад тоолоо. За мичдийн араас 7 цаг 5 минутаас ундраа орно. Ундрагийн араас сонор орно. Сонорын араас өргөл орно. Өргөлийн араас ирээдүй орно. 5 минутын байдаг шүү дээ. За одоо мичдийн дараа. За ингээд найрамдлын эхний өглөөний цай хийж байна. Бүлгүүд өглөөний цайнд ороод мөнгөтэй цай авах гэж байна. Темка авч мөн цай уучаад гэж байна. Өнөө өглөөний цай гоё цай байна. Гүм ахваа шинэ ногооны салаад юм шиг. Маслаа, талхайн, сүттэй будаа байна. Сүттэй будаа би манай амина цаанда арай цадаг юм шиг байна. Бид нэмэлтээр юм авсан байна. Тэр нь өглөө эрт босгох хэцүү болохоос өглөөний цай нь бол гоё шүү бас. За ингэ манай ихтэй багш өглөөний цай авч байна. Нэмзээ. За өглөө дасгал хийсэн үү? Дасгал гасмас мукарс бүгдээс. Хэдэн цагаас? Одоо 45. Танай багш нарын бүлэг дасгалаа хийсэн үү? Манай дасгалаа хийсэн. Заавч ингэ цай авах чинь да. За орой минь төргий. Та нар найрамдалд хизээ хамгийн гоё гэдгийг мэдгөө. Ихэнх хүмүүс зарим нь өвөл гэж хариулсан. Гэхдээ найрамдалд хамгийн гоё байдаг үе бол хаврын улаахан оройны баг зэргийн чимээгүй яг ийм үед амар гоё тайван байдаг шүү дээ. Тэгээд энэ найрамдлын энэ гоёыг бас мэдрэхийг хүсвэл 4 сарын бобошус сууж байгаарай гэж хэлмээр байна. Шуунаас өөр юм дуурахгүй. Маш гоё байна. За ингээд багш нар маань оройныхоо бүлгийн цаг бүлгийн ажлын цаг дээр зүрхний бичээс гэдэг нэг тосгол хийж байгаа. Улан баяр өгч зүрхний бичээсээ уншнаа. Нүхэндээ хар нөхрөх. Манд гэдэг тэрийг бичихгүй. За харуулж тийм. Хальт харуулж. Хураа олж. Машин юм аа. Машин байж. Машины дугуй юм шиг. За ингээд найрамдалт шөнийн 2 цаг болж байна. Тэгээд манай
сургалтын багийнх нь бүжгээ бэлтэж байна. Маргааш багш нарын тоглолтоор бүжиг үзүүлнэ гэж байгаа. Шөнийн 2 цаг. Бүхий ажиллаа зөвхөн хагас өдөр одоо манай хэлээд институт штаб гэж байдаг өөрсдөө офисыг манай штаб дээр ирээд хагас өдөр болон хөдөлсөн өдөр болон өөрсдөө бүхний цуглаанд яваад тэр хүүхдүүд тэр бүхний цуглаанд орохын тулд дүүргээс нэг тэмдгийн дүүргээс бүгдээрээ цуглаад ирдэг байна. Нэг айдуу шүү. Амтэр тавьсан уу? Өтөн өдрийн ангид өдрөө өнөөдөр үгээд тавьсан өнөөдөр үгээд Юу нь гэхээр одоо жишээлбэл бид нар энэ бүчийг хамгийн наад зах нь их нартай үед яг уу толгоогоо гээд нарнаас хамгаалж болох нь тийм. За салхи шороо ихтэй үйл яг уу шороогоор шуурч тийм. Аас болгож болж тийм үү. За үүний дараагаар юунд ашиглаж болох вэ? За энийг тэгэхээр энэ скаутын бүчийг зөвхөн бид нар дөрөв хувцсан дээрээ зүүх гэж бас хэрэгэлдэг болно шүү дээ. Бусад зүгт амьдралд хэрэглэж болох нь. За жишээлбэл манай энэ найз маань гар нь ш одоо хөлн гэмтсэн байвал бид нар яах вэ? За хоёр тогны шишээ өгч байгаарай. За жишээлбэл одоо энэ бүч биш үү те? Цамцгаах уу? За ингээ өдрийн хоолндоо явж байна. Манай багш нар жоох уруутгаараа юм адилхан алхахад болчтой. Наримтлын хамгийн гоё үе бол өдрийн хоол. Тэ уулан баяраа. За ингээд наримтлын өдрийн хоол эхэлж байна. Өө тэ уулан баяр багш нар хүүхдүүдээ мандууд өрнөж байна. Манай хоёр багш ингээд өөрсдөө мантууг хүүхдүүдийн мантууд хөвжүүлж байна. За зогоогч. Зогоогч хоод амттай болчихно. Амттай. Ауга багыг болчихсон юм. Амар хоотой. Хөөцөө бүр амар. Хөөцөө. Самбар уу. Яагаад За болиг буцаас бодрон таваас өгчээсэн чинь яшгүй мэдээ. Хойш тэмдэг шээ.
Яг байгаар ацсан эргүүлж тавих юм уу, буцааж ингэж харуулж тавих юм уу нэг юм уу? Хоёр зүйлийн хооронд сольж тавих нь гэж Авсан гэсэн бэ? За одоо бүр өөрөөр тоглоно заяа. Заагаар хөөхөр яа тий. За мөн зогсон. Хөөхөр. Хөө шүшээ ирсэн шин. За асар гээ. Үнэн шүтрэг байна. Тийм ээ хамгийн гол нь үнэн шүтрэг байна. За тэгвэл манай нэгтгэм ээ. Чи нэр тэнэг үнэн шүтрэг бай. Гэдэг. Басна. Мэдсэн үү? Эхлээ. Эхлэнгүүт нь штэ. Ингээд нэг нэгээрээ суух гэсэн. Нэг нэгээрээ. Хоёрын ингээд дараа эхнийх нь ингээд зүг байсан ч гэсэн дараачих дээрээ дараа чи өмнө. Хошин сүрдэн хоорондоо хөрхөн барайны газар багаас сахалт индэртэй хөдөлгөө бүтээ өвөн яаж хажууд байсныг би хөрс тогтлохдоо анзаараагүй байт. Зөв талын дөрөн сэнж хан хийх жингэн нэтэл өөрсөн
болсон үзүүлбэр байна. Кабба бүгдээ анхааралтай сайн үзэх нь шүү. Ирээдүйн бүлгийн багш нарын Кабын айдол шүү. Каби айдол жүжигсэн тоглолтыг хамтдаа үзцгээе. 그대로 먹었어. 나도 되게 많이 넣었지. 아예 넣었지.
За манай 5 дугаар баг нь болохоор зөвлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэдэг шийдлүүдийг ер нь илтгэхэд бэлэн болсон байна. За манай 5 дугаар багийн ахлагчаар нь болохоор миний бие буюу гэрлөөдөө. За манай нөгөө илтгэгчээр болохоор аюухан. За нэгдүгээр болохоор сошиал медиад уриалга бүхий контент үгэл. За энэ маань ерөөсөө яг хүн бүхэн төртөмжтэй яг хүрнэ. За яагаад вэ гэвэл яг одоо цаг үе чинь сошиал медиад ер нь бүх насныхан байдаг болсон шүү дээ. Тийм учраас ер нь хүн бүхэнд хурдан хүрнэ гэж ойлгосон байна. За манай хоёр дахь санаа гэх юм бол нэг хүн нэг урмал аян зохион болгохоор хийсэн байгаа. За яагаад вэ гэх юм бол тийм ээ. За манай бороо шиг хийсэнчлэн за 1 градусаар одоо манай байгалийн одоо нэмэгдлээ гэхэд маш их хэмжээний нөлөө үзүүлдэг гэсэн. За тэгвэл хүн бүр нэг урмалт хариул яах вэ? Бас нэлээд зохион байгуулдаг байгаасаа гэж хүсэж байна. Өөрсдөө санаачилж энэ бүгдийг хийдэг байгаасаа гэж санал болгож байна. За ингээ өдрийн хоолтонд орж эхэлж байна. Өнөөдрийн өдрийн хоол төмсний өчмөд. Тэр гуралтай тасалсан гуралтай шил. Бид ярьж байгаа. Влог. 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 Манай тунгатай үйлнээ дарамтлах төмсний өчмөд гэсэн байна. За одоо ингэ драйвер конференц эхэлж байна. Драйверын бүлгүүд ой бака өдөрсөн шүү дээ. За юу вэ бака? Танд драйвер конференцд орох гэдэг бүлгийнхээ дагуулсан хэрэгтэй. Чи бүлгийнхний талаар жоохон яриад өгч. За бүлгийн талаар уу ер нь манай бүлгүүд 2009 оноос хойш үүсгэн байгуулагдсан. Тэгээд одоогоор доктортой 16 жил бүлгийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгээд католик скаут гэж явдаг. Баярлаа. Бобашус үйл явцаар блог хийж байгаа. За ингээд 134 дахь Бобашусын сургалт маань албан ёсоор дуусах гэж байна. Өнөөдөр хаалтын өдөр. Сая драйвер конференц маань амжилттай зохион байгуулалт дууссан. Одоо ингээд сургалтанд суусан хүмүүс маань хаалтаа их гэж цуглаж байна. 5 хоногийн туршид хамт байсан та бүхэндээ баярлалаа. Бүлгийн өдөртөгч огч нар мэдээллээ. Монголын скаут холбооны хяналт засгийн орны дарга Индра. Монголын скаут холбооны скаутын салбарын дарга Тэмүүжин. Монголын скаутын холбооны сургалтын дарга Уланбаяр. Монголын скаутын холбооны орон нутаг хариуцсан товчны гишүүн Дөлхөө. Санган архан дүүргийн скаутын холбооны дарга Их Туяа. Баянгол дүүргийн скаутын холбооны дарга Оргил сайхан. Сквадр дүүргийн скаутын холбооны дарга Сингман. Бүлгийн хөдөлгөөний сертификат болон техник үгүй авах үйл ажиллагааг бэлэн болсон байна. Тэгээд сертификат өгсөн санааны Монголын скаутын холбоо бүлгийн хөдөлгөөний гаргашны үндсэн сургалт. Бүлгийн хөдөлгөөний гаргашны үндсэн сургалтын хөтөлбөрийг бүр хагасан тул гэрчлэгээ олов.
Монгол улс Улаанбаатар хот 2025 оны 4 сарын 12-нд гүйцэтгэсэн. За нэмсрэн багш манай багш нараас сертификат гаргаж аваарай. Ном багш Ануу жаргал багш Аз жаргал багш Ном багш Маавал багш Билгүү төгсөгч Шибайрагч Хаттушгагч Оргилогч Алтанхуугч Төвшин баярагч Мөнхчимэгч Уугаццэгч Баттарч бүгдээрээ хамтдаа багш нартай гэхээр бүгдээрээ хамтдаа Мабуха гэж хэлнэ шүү заяа. Мабуха гэж хэлнэ шүү. За багш нартай гэхээр Мабуха гэж хэлнэ шүү. Харин манай багш нар та бүхний талбартыг хүлээн авлаа гэж ингэ шүү заяа. За бүгдээрээ хамтдаа багш нартай За байцаараа ийм сул дуутай байна гэж байхгүй. За бүгдээрээ багш нартай За баярлалаа. За манай шагнал тартуулсан бүлгийн өдөртөгч багш нар бүлгээр ачаараа зориулсан талархал байгаа. Монголын скаутын холбоо бүлгийн өдөртөгч бэлтгэх агшилтын үндсэн сургалт талархал Зоригтбаатар Монголын скаутын холбооноос уламжлалт зохион байгуулдаг бүлгийн өдөртөгч бэлтгэх агшилтын үндсэн сургалт 134-т сургалтын багт орж ажилласан талархал илэрхийлье. Монгол улс Улаанбаатар хот 2025 оны 4 сарын 12-нд Гүйцэтгэх бэлтгэл сургалтын дарга Улан баяр гэсэн талархлыг хардуулж байна. Ирээдүйн бүлгийн багш Оргил сайхан багшийг урьж байна. Ундраа бүлгийн багш Оргил Баатар багшийг урьж байна. Бичиг бүлгийн багш Бүрэгдор багшийг урьж байна. Ирээдүйн бүлгийн багш Эмхтэй багшийг урьж байна. Бичиг бүлгийн багш Загад бидний 5 хоногийн турш Самар бүлгийн багш Тэмүүжи багшийг урьж байна. Загад бидний 5 хоногийн турш харж хандаж аав минь орондоо ээж минь нэрд ээж болсон бүх бүлийн өдөртөгч багш нартай нийт кам скаут бүгдээ хамтдаа баяр хүргье. Баяр хүргье. За ингээд манай шагнал гардуулсан хүндийг зочиж та бүхэндээ баярлалаа. За одоо харин маш чухал нэг үйл явдал болох чинь скаутуудаа сэтгэл догтлуулсан, хаабуудаа сэтгэл догтлуулсан өсөн хүлээдэг нэг мөч ирэх гэж байна. Энэ мөчийг миний бие биш хоёр хүн маань өдөртөх хэрэгтэй. Монголын скаутын холбооны гүйцэтгэх захирал Монголын скаутын холбооны сургалтын дарга хоёр хамтдаа гарч ирэхээр яг та нар мэдгүй. Тийм үү? Тэгвэл нэг юм болтгий. Модон тэмдэгтийн зэрэглэлийг гардуулахаар хүндэт хоёр багшигаа орж байна.
За ингээд сургалтын дараа олон баяр мөтөөр нэгэн эрхэм хүндтэй зэрэглэлийг гардуулахаар энэ гарч ирсэн байна. Тэгээд скаутын багш хүмүүс төвчсөн скаут мастер хүмүүсийн хамгийн өндөр зэрэглэл байдаг модон тэмдэгтгээд энэхүү зэрэглэлийг скаутын бүлэгтэй анхан шатны нэгжтэй үсээ болон томоохон цус цуглуултуудыг зохион байгуулахад идэвхтэй ажилладаг скаут мастеруудад олгодог байгаа. Энэ зэрэглэлийг энэ бол шагнал биш. Энэ бол тухайн хүн хэр зэрэг ур чадвартай бэлэгдсэн тийм зэрэглэл байгаамаа. За ингээд энэ торгон мөчид Монголын скаутын холбооны модон тэмдэгтийн гэрчлэгээ гэдэг гэрчлэгээ байна. Уншил танилцуулъя. Эрхэм модон скаут мастер таныг хоёр модон тэмдэгтийн болцлыг хангасан тул гэрчлэгээ олгох Монгол улс Улаанбаатар хот Бэлгүүн олон баяр гэдэг 2019-тэй ингээд энэ удаа энэ сургалтын хаалтан дээр Монголын скаутын холбооны скаут мастер олж албан ёсоор хоёр модон тэмдэгт авахаар гарч ирэх хүн бол Монголын скаутын холбооны гадаад харилцааны дарга скаут мастер их томдог байна. Яг их томдог болж 2011 оноос хойш скаутын үйл ажиллагаанд ингээд 15 жилдээ оролцож байгаа. Маш олон удаагийн арга хэмжээ зохион байгуулагчаар ажиллаж ирсэн. Жэбрийн зохион байгуулалт хороод ахарч ажиллаж ирсэн. 2017 оноос хойш тасралтгүй ингээд бүх үйл ажиллагаа зохион байгуулж ирсэн. Ийм туршлагатай скаут мастер хүн байгаа. Албан ёсоор скаут мастер болсон их томдог багштай бүгдээ хамтдаа ажилласан. Баяр хүргэе. За тохиолч яагаад за бүгдээ их томдог багштай. За баярлалаа бүгдээ. Манай бүгийн үрээ. За баярлалаа. Дараагийн бүлэг бичиг бүлэг. Манай бүлгийн нэр. Нэчэ. Манай бүлгийн өрөө. Нэчэ гэрэтэн нэг күрэтэн гэрет асан зөрдөө ага бичтэй хаа. За тамаа баярлалаа. За ингээд бүлгийн бүлэг агшгүй. За нэг хоёрын гурав. За баярлалаа. За ингээд бүлгийн бүлэг агшгүй үнсэн сургалтыг маань хааж өгүүлсэн гэмээр Монголын скаут холбооны гүйцэтгэгчид бэлгүүн танд микрофоныг шилжүүлье. За ингээд 5 хоног бас хурдан өнгөрсөн байна. Сургалтын эхний өдөр миний юу гэж хэлчихсэнийг бүгд санаж байна уу? Санахгүй. За санахыг хичээлээ. Тэгээд та бүхэн одоо бол надаас барыг залхаж байгаа. Юу болох вэ энэ ах гарч ирээд тэгэхээр. Тийм учраас энэ сургалтын хаалтан дээр та бүхэн үг хэлэх боломжийг би нэг хүндээ хуваалцах гэж бодсон. Цаашдаа та бүхэн скаутын үйл ажиллагаанд оролцоод энэ хүний захиалж зүйлээ та маш чухал. Тэгээд сургалтын маань өнөөдөр зочилж ирсэн Монголын скаутын холбооны хяналт ёстой орны дараа энэ агшиг болж байна.
스카우트 박수, 스카우트 기술도 모두 우스갯 жишээ, ёс зүйтэй тийм хүмүүс байх ёстой. Тэгээд лидер авчмаар манай сургалтыг төгсөж байгаа шинэ скаут, шинэ багшд хандаж та захиас хэлээч. Өдөр сайн байцгаана уу? За тэгэхээр сургалт маш амжилттай болсон байгаа нь энэ өнөөдрийн хаалтын үйл ажиллагаанаас тодорхой харагдаж байна. Маш сайхан сургалт болсон байна. 200 хүүхэд оролцсон байна. За мөн 17 багш бас багш нарын сургалтанд суусан байна. Би сүүлд сургалтын дээр орж харлаа. Багш нар өнөөдрийн сургалтын талаар ямар зүйтэй байна гэдгийг сонсон. За 100% гэж хэлж байгаа багш алга. Бүгд 1000% байна сургалтын талаар гэж. Дүнсэн тэгэхээр амжилттай болсон байна гэж багш нар харлаа. За тэгээд маш их юм сурч, маш их юм мэдсэн учраас бүгдээрээ цаашдаа гараад маш олон хүүхдүүдэд скаутын талаар ярьж, олон хүүхдүүдийг скаутд уриалнаа гэж багш нь найдаж байна. Ингээд бүгдээрэнд нь амжилт хүсье. За тэгээд энэ нэг юм хэлэхэд бид нар байх ёстой, бид хүмүүстэг өдөр жишээ байх ёстой гэж түрүүн бидэн хэлж байна. Яг адилхан. Тэгэхээр бүгдээрээ цаашдаа бүх скаут үйл ажиллагаануудаа энэ хэсэг журамтай ёс зүйтэй байх байгаа гэдгийг багш нар байна. Захин за тэрнээс гадна скаутууд бид нар эвтэй байхдаа хүчтэй гэж нэг өрөөнд тийм ээ мэдгүй бүгдээрээ. За тэгэхээр энэ өрөөг бас энэ үгийг бас байн цаашдаа хадгалж яваарай гэж хэлье. Зайдаас бас баярлалаа. Ингээд өглөөд бэлтгэх 134 сургалтын хаалтын үйл ажиллагаа скаутууд, Монголын скаутын холбооны сүлд дуусгад бэлтгэх Тэгээд бүлгийн өдөртөгч бэлтгэх анхны үндсэн сургалт маань албан ёсоор энэ хүрээд өндөрлөж байна. Бүх зүйлсээ бүгдээрээ очоод аймаг дээрээ, дүүрэг дээрээ, скаутын бүлгэн дээрээ бүгдээрээ хийж хэрэгжүүлж багш нарын зааж өгсөн бүхний зүйлсийг цаашдаа амьдралдаа ашиглах болохгүй гэмээр хүсэж байна. Бид бүлгийн өдөртөгчийн сертификат авсан багш нартаа бодит дэвтэрийн шагнал авсан гадаад харилцааны дарамтаа бүгдээрээ дахин халуун галагаад тушаалаар баяр хүргье. Ингээд та бүхэн 5 хоногийн хугацаанд сурсан мэдсэн зүйлсээ баттгсан өнөө оройг энэ 5 хоногийг хизээж мартагдахгүйгээр өнгөрүүлээрэй. Бүгдээрээ дахин баярлалаа. Баяртай. Чөлөөтэй зураг бүрэг гаргаж байна. Аагүй сургууль хааж байна. Багш маань ингээд мод дэвтэртэй авлаа. За чөлөөтэй. За бүгд багш нар мэдээж Гоё яана. Галтаасан хоёр модтой. Галтаасан. Галтааж энэ даа. Бүгдээр энийг авах уу? Гүнд авахгүйсаа. Яач үгүй. Тийштэй. Ноо гэж. Наач хааччваа. Би байна. Зард чи алга болцсон ах юм. За ингээд сургалтанд оролцогч бичлэг шүү, бичлэг. Энэ сургалтын үйл явцаар болоо. За энэ манайха бүх хүүхдүүд зогсож байгаараа эхлээд ирээдүйн бүлийн бүгдээрээ зураг авах чараа. За ямар сургалт гоё. За манайхан зураг авахгүй л гэж шүү. Сургалт гоё байна. Бичлэг шүү, бичлэг. Яана би юу яана за. За манай ирээдүйн бүлийн зураг авахаараа. За үлдэх шиг гоё шүү. Яс авах шүү. Кабод хамч. Гэтэ кабод байна багш нарын харах зураг яаж авах вэ? Ханагч үлээ ундраа үлээ. За яасан сургалт дээр гоё уснаа. Аймаг гоё. Хамгийн их таалагдсан юм юу вэ? Багш нар бүгдээрээ Таалагдаагүй багш байна уу?
자, 애초에 소록스고요. 그래서 안지노. 자, 왕한테 소록스고 있어. 미치겠어. 자, 산호, 이원. 애초에. 자, 이치 말고요. 소록스 다 듣지도. 그래서 안지도. 소록스고는. 우리도 우리가 아무리 이 잡고 있었어. 미치겠어. 뭐 되게 치겠는데. 만화 못 봤었어요. 한명 거의 못 찍고 먹시. 김우주 먹시 했네. 왜? 다 거의 못 찍으셔. 왜? 하나 없이 거의 못 찍을 때 했대. 자, 어른부터 러브를 뺐습니다. 저를 따라라. 나 어떤 애못 찍을까? 거의 못 찍을 때 했어. 아. 자, 나도 없이 비슷하다. 벌써. 자, 다시. 자, 내 찍다래. 자, 이제 소금만 이러면 다시 모습을 zor가 아스토스가 올때지. 야, 너 어떻다가 죽으러. 자, 이렇게 보니까 야스 따로네. 미치겠어. 이렇게 보니까 좀 인도로 다들이 무슨 자, 소금스 때 아무로 없진. 야, 어떤 단어를 있는 비슷하게 목대니 입술자 또. 스타워트 유튜브 채널 때 알았을 때 못하고. 실패. 자, 어떤 무궁증가 하다. 자, 이렇게 보니까 봤어요. 그래서 안치노. 어떤 게 다르다신데. 자, 이렇게 보니까 봤어요. 자, 이렇게 보니까 왜? 인터넷으로 맞춰 스타워트 스타는 자, 이렇게 보니까 안 찍었어. 미친 분이 한테 쏘가래. 근데 어디는 잠깐 미친 얘기인데. 이래래, 벌써. 내가 또 돌아가 고스친다 오늘은. 자, 이제 소록스 도스다. 자, 마코 소록스 거였어. 자, 봐라 이렇게 보고. 좀 좋은 대로 이런 있을 때. 좋은 거 없었어. 자, 이제 다 환경이 못 봤었으니 좋은 때 안들 도왔죠. 나도 여기다 근데 알았어 저. 운이 못 내렸어. 무슨 바이를 따르셨더라. 그렇다가 좀 surtuk ini umtik orang nggak Уусан манай тоогоо асуусан. Тэгээ яг уу. За усан боётаар бубасс дууссан ямар хөө санагдчихэв. Нийтэж байна. За юу нэг жоохон гонигтай л. Яг юу гонигтай. Чи нөө жилдээ 2 удаа болдог. Тэгээд ингээд ганц ирж явахдаа тэгээ эрэхтэй бас гоё байж байгаад явахгүй. Дуусгаар жоохон гонигтай л байдаг. Манай дөө 2 модон тэмдэгтэй авсан байгаа. Өнөө өөрөө Оройко. Зэрэгцэн суучаад Ганц бахыгоод тахтай яагаад юм. ийм юм уу? За дагийн хичээ ингээд таныг сугалсан хүн орго ах байна ингээд нөгөө яагаад нөгөө эхний өдөр ба хараад ирээд болоо. Тэр хүн чинь энэ шүү. Хажууд бүр амар идэв. Захаас нэгсээ юу тийм өгöd яа тийм аа ажилтах юм мөчгөр өөрөөс долоон дормоор гэл тэгэл баярлаа гэдэг өгсөн. Аас баярлалаа. Тэрээс дараа дагигчтай бэлгээд бомбогцсон зүсгэлтэй ичээд. за манай ах бас дүн